За та бүхний амрыг ирье. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөх гэж байна. Миний нэг дотны охин таны энэ хар хүн номыг чинь би ингээд сонсох гэхээр нэг л болж өгдөг ба. Таны байдгаас чинь нэг л өөр байна. Та ингээд хүнд юм зүгээр ярьдаг шиг ингээд ярихгүй яагаад ингээд нэг тийм монотонны одоо нэг юм робот шиг яриад байна. Болооч энэ төр гэсэн байна. За тэгэхээр өнөөдөр би зүгээр ганцхан удаагийн одоо бичлэгээр хэм үү одоо гэдгийг авалтаар өөрийнхөө байдгаараа л ярий. За энэ 16 дугаар хэсэг 16-5 гэж байдаг. Тэгэхээр энэ чөтгөрийн талаар ярихад зүгээр юм уу гэж би бодлоо. Эсвэл тэгж л тохирч байна. За чөтгөр гэж байна. Шашны мухар сүсгийн үүднээс далдуур хорлох чадалтай гэдэг хий юм. Буг чөтгөр шулам гэж. За мара. Энэ бурхан буддын шашинд чөтгөр юм. Монгол хэлэнд мария хаалтан дотор булчин гэж. Булчинтай бол би гой сайхан багтам харагдана. Булчин бол ихэнх хэрчүүдийн хүсдэг зүйл, хүсэл. Би одоо булчинтай байхынсан гэж хүсдэг. Даанч одоо нэг цаг зав гаргаж чаддгүй. Одоо нэг унжсан хөхтөө ингээд унжсан ганц гидтэл сууж байна. Би бол охид бүсгүйчүүд тоон. Тэгэхээр ингээд нэг охинтой танилцаад одоо цамцаа тайлахт хүртлөө булчинтай бол урамтай байх нь шүү дээ. Гэчээд ингээд унжцсан одоо ямар хичмээр юм бэ чинь. За булчинтай бол бусад ирчүүд айн хүчтэй байх бөгөөд бусдыг ялж дарлаж чадна гэж байгаа. Яг хөө өндөр нуруутай байвал бас айн л да. Тэгтэл бас булчин хэрэгтэй. Англи хэлний бүүли гэсэн үг байдаг. Энэ нь болохоор хүчирхийлэгч, дарлагч, хэрвээ бүүл гэх юм бол бух гэж байгаа. Энэ булчингийн талаар л яриад байх шиг байна. Булчин гэж. Тэ. Ягаад манай монгол хэлэнд булчин гэж ярьдаг нь их тодорхойгүй. Булчин л гэдэг. Бул чулуутай адилхан юм болов? Болдор гэдэг бул чулуу. За зураг тавьсан байгаа. Энэ болохоор Арнольд Шварценеггерийн тоглосон Conan Destroyer-ийн зураг байна. Нөгөөх нь болохоор Conan the Barbarian зураг байгаа. Энэ Сүбэтэ гэж байдаг. Conan Barbarian нь болохоор Чингис хаан дээр суурилсан дүр байгаа. Гром гэдэг аянганы эзэнд мөргөдөг одоо залуу. Сүбэдэ гэдэг тэнгэрт мөргөдөг залуутай нийлж одоо юу гэдгийг адал явдалтай учирдаг. Өөрөөр хэлбэл эцгийнхаа өшөг авахаар явдаг. Эцгийнхаа өшөг авч байгаа шүү. Чингис хаантай адилхан. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэхээр дайснаа дараад хүүхнийг ингээд авах аз жаргал юм гээд Чингис хааны үгийг одоо иш татдаг байгаа. Тэгэхээр энэ гол дүрийн баатар нь болохоор ийм булчинтай багтам сайхан залуу байх юм. Энэ зурган дээр юу гэж тайлбар тавьсан бэ гэхээр баатар ир нэг суманд гэж байгаа. Одоо юмыг булчингаар шийддэг үе бас өнгөрцөн тий. Зэр зэвсэг байх хэвээр жоох ухаанаар шийднэ. Тэгээд спортын мастер гой сайхан залуу байсан ч гэсэн дайны талбарт очихоор ганцхан суманд оногдоод тэгэл бурхан болдог. Тэгэхээр тун болгоомжтой байх хэрэгтэй гэдэг юм. За энэ үгнүүдийг жагсаагаад байгаа юм. Мария гэж байгаа нэг нь, хоёр дахь нь Мару гэж байгаа. Мару нь болохоор муу байна. Ерөнхийдөө би маруухан байна гэдэг юм нэг тиймэрхүү юм ярьдаг. Бас мараал гэсэн үг маратай адилхан гэж би хувьдаа үздэг. Яг гэвэл энэ ёс суртахуун өнгө үзэмж хараал мараалтай хорш байдаг. Мараалын илэгдэл гэж ярьж байгаа нь биеийн илэгдэл гэсэн утгатай үг. Биеийн илэгдэл. Гэхдээ монгол хэлэнд эвдэрч хуучирсан өнгө үзэмж нь ганцхан байхаас гадна маяг загвар ёс суртахууны хувьд ч бас хуучирсан халагдсан байхыг хэлж байгаа. Коммунизмын үеийн одоо хувцас хунар жоохон мараалын илэгдэлд орцсон ч гэдэг юм. Тэрийг өмсөд гадуур явхаар бас л нэг тийм сонин хачин ч гэдэг юм тий. Гэхдээ одоо хүмүүсийн маягаас болж л мараалын илэгдэл явагдаж байгаа юм л да. Эсвэл цаг хугацаанаас болоод би эдис одоо юу гэдгийг хуучирдаг байна. За дөрөвдүгээр үг нь маргаан гэсэн үг байна. Маргаан бол мэдээж хэрүүл тэмцэл дайн гэсэн үг. Одоо энэ Орос Украины хооронд маргаан дэгдээд энэ төр гэх чинь дайн дэгдээд байгаа гэсэн утгатай үг. За Марагийн өчл гэсэн нэг жижиг юм бичсэн байгаа.
За ханад туссан олгоныг сайхан саадах юм. Та нар намайг сонгоогүй. Би та нарыг бүтээсэн. Буддаа хулгайлсан Амида бол миний нэр. Учир нь би бол дэлхий дээр оршин буй амьд байгаль. Дэлхий бол миний сэнти. Би бол амьдралыг тээгч Идис. Эдийн тэнгэр гэж байдаг бол тэр чинь би. Би бол мах, би бол маря, би бол хувьсал, би бол хувьсгал. Юу лээ? Би бол хувьсгал, би бол хувьсал. Мах ингээд хувьсаад явдаг. Энэ хорвоо дээр сайн сайхан гэж байдаг бол тэр чинь би. Тарих толгой гэдэг чинь би, гар хөл гэдэг чинь би. Намайг Буддагийн талаар ирчүүд өөрсдөө ариусгадаг даяанчлалын замыг чи орхисон. Чи өөрийгөө ариун гэж боддог. Харин чи ариун биш. Цэвэр ариун зам чамаас хол байна. Мара. На номоли пэйж 36 гэж хэлсэн гэж байгаа бол та нар том андуурч эндүрч байна. Энэ бол багшаа битүүхэн үзэн ядсан сэтгэл мэдрэлийн өвчтэй ата жөтөөтэй шавийн бичсэн үг. Одоо тэр шавийн одоо ингээд сайхан суужгаад ийм мара хэлж исэн гэд бичиж байгаа юм. Тийм үү? Би бол булчин. Дэвжээ миний сүм. Гар хөлийг чинь би хөдөлгөж энэ соёл иргэншил, бурхны шашин, мараал гихчийг чинь бүтээж өгч байгаа. Буддагийн хөрөг хөшөө бол миний хөрөг хөшөө. Биний хөрөг хөшөө шүү дээ. Миний хөрөг хөшөө мэдүү. Тэр Буддагийн би чинь би байна, мара байна. Миний хууль бол хоолоо олж чадаж байна уу? Амраг хосоо олж үржиж байна уу? Цусаа холдуулж байна уу? Төдий. Миний хуулийг даг, мөрд гэж би шаардахгүй. Газар дээр хилтэй, хөлтэй, гартай, мартай, шунал тачаалтай, дархлаа сайтай мөн амьдрч чаддаг нь л амьдрах болно. Дээрээс нэмж хэлэхэд би ингэж хэлсэн, тэгэж загсан гэж бичээд байгаа энэ хот жөтгөр нөхөр бас худлаач хэлчиж байна. Ер нь та нартай би тоож ярихгүй. Амьд байгаль би та нартай тоож ярихгүй. Би та нараас ч өмнө энэ дэлхий дээр байсан, та нарын дараа ч амьдарсаар байх болно. Би бол мах, би бол амьд, би бол мара, би бол маргааш бүтхгүй гэж байгаа. За өнөөдрийн үед бол нэг иймэрхүү байна. За тэгээ өөрөөхөөрөө байлаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Хот чөтгөр миний бие. Мараг бодвол та нартай ярьдаг, та нарыг одоо анхаардаг байгаа шүү.